За өнөөдрийн манай энэ удаагийн уламжлалт monthly Zoom meeting одоо энэ 8 дахь удаагийнх нь болж байгаа. Энэ Zoom meeting-д манай Prudurge доктор оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч оролцож байгаад маш их баярлалаа. За би Пүүжигээ хурдхан танилцуулах. Амгаахыг 2002 оны төгсөлт одоо хүний хэмж. Тэгээд тэрний дараа манайх багшлах зэрэг өөр ажил хийж байгаад энд NIH-ийн National Institute on Aging манай Ария докторийн лабораторид постдокторэт тэгээд тэнд нэлээд олон жил маш үр дүнтэй маш сонирхолтой ажлууд судалгааны ажлууд хийж ирсэн. Тэгээд түүнийхээ хажуугаар дараа нь тэр MPH бас аваад PhD-гээ бас хамгаалаад тэгээд түүнийхээ завсар нь Монголд бас техник эрхлэлч энэ хийж аваад 2017 оноос болж байна тий 17 оноос өнгөрсөн жилийн хүртэл NIH-д staff scientist position дээр маш янз бүрийн гоё сонирхолтой судалгаа хийж байгаа. Хамгийн сүүлийн хийжсэн судалгааныхаа талаар өнөөдөр ярих гэж байна. Яг одоогоор манай Пүүжэ одоо NCI National Cancer Institute тэрний Division of Cancer Treatment and Diagnostic гэдэгт програм директор гэсэн ажил хийж байгаа. За тэгээд өнөөдрийнхөө Zoom уулзалтанд за Пүүжэ маань өөрөө яг сэдвийн төрөй тодорхой яриад эхлэнэ үз. Тэгээд Zoom уулзалтанд оролцож байна. Нийтдээ манай Пүүжэ маань одоо маш чанартай өндөр түвшний судалгаануудыг олон сэтгүүлд хэвлүүлж ирсэн. 27-28 publication хэвлүүлсэн authorship хийж ирсэн. Энэ дотор cancer research, vaccine, the frontiers in immunology зэрэг маш олон төрлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж ирсэн бас энэ төрлийнхөө патенттай тийм судлаач байна. За Пүүжэ судалгааныхаа ажилтайгаа танилцуулахгүй юу гэж урьж байна. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд юуны өмнө ийм үйл ажиллагааг зохион байгуулад тэгээд үүндээ 40 лекцээр орж судалгааны ажлаа танилцуулах боломжийг олгосон зохион байгуулагчид бүгдээр энд нь маш их талархаж байгаагаа илэрхийлье. За тэгээд өнөөдрийнхөө яриаг эхлэе. Өнөөдрийн яриагаа би ер нь миний судалгааны өмнөх ажлууд tumor immunology тэгээд the cancer vaccine дээр голдон чиглэж байсан. Тэгээд тэрнийхээ cancer vaccine-ийн үр дүнг илүү сайжруулахын тулд бидний ярьж мэдэх regulatory буюу зохицуулагч хэсүүдийн үйл ажиллагаа тэгээд нөгөө дархлааны regulatory arm гэж хэлж болохоор тэр зохицуулах талын эсийн болон молекулын зохицуулгуудыг голдон анхаарч судалгаануудаа хийжсэн. За тэгээд түүний нэг жишээ болох type 2 NKT эс гэж байдаг. Тэр type 2 NKT эсийн энэ бол агцгүй баг судлагдсан эс түүний ligandууд тэгээд тэдгээрийн аналогуудыг structure function одоо талаар нь судалсан ийм судалгааны ажлаа танилцуулах гэсэн юм аа. Тэгээд өмнөх ихтгэл дээр өмнөх 7 дахь ихтгэл дээр одоо асуулт хариултан дээр оролцсон нэг оролцогчийн хэлснээр одоо Монголоор ихтгэл сонсоход таатай байсан гэсэн одоо комент хэлсэн учраас би өөрийнхөө яриаг аль болох Монгол тэгээд зарим мэргэжлийн нэр томьёонуудыг би өөрөө яг зөв хэрэглэж чадахгүй байж магадгүй учраас тэд буруу хэрэглэхээс зайлсхийгээд тухайн мэргэжлийн нэршлүүдийг нь англиар хэлээд тэгээд холимог байдлаар ихтгэлээ тавья гэж
бодож байна. За тэгээд энэ өнөөдрийн судалгааны ажил маань өнгөрсөн 1 сард бидний хэвлүүлсэн Journal of Clinical Investigation гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн ажлын хэсэг байгаа юм. Тэгээд та бүхэн илүү наривчлсан детейлүүдийг нь энэ артиклаас авч болно. За яг ажлын өмнө нэг the background in NKT эсүүд гэдэг нь чухал юу юм бэ гэдгийг тавьчлуулъя. Бид нар дархлааны системд байдаг үндсэн эсүүд болох T эсүүдийн талаар сайн мэднэ. T эсүүд нь бол T cell-ууд нь дотроо CD8 болон CD4 эсүүд байж байгаа. Энэ бол the conventional T cell-ууд. Тэгээд conventional T cell-ууд бол бидний мэдлэр одоо TCR receptor-тэй T cell receptor express хийдэг өөрсдийнхөө гадаргууд дээр. Тэгээд тухайн TCR нь antigen presenting cell-ийн гадаргууд дээр present болсон пептидүүдийг MHC молекул дээр одоо лод хийсэн пептидүүдийг таньж идэвхждэг байж байгаа. Тэгвэл бидний өнөөдөр ярих гэж байгаа NKT эсүүд гэдэг бол яг л бусад T эсүүдтэй адилхан TCR receptor өөрийнх нь гадаргууд дээр экспресс хийдэг. Бусад conventional T cell-уудаас ялгаатай юм юу вэ гэхээр antigen presenting cell дээр экспресслэгддэг CD1D молекул гэж үгж байгаа. Non classical MHC молекул гэж хэлдэг. CD1D молекулын present хийж байгаа lipid antigen-ыг таньдаг TCR receptor-тэй байдгаараа онцлог ялгаатай байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл NKT эсүүд бол бусад T эсүүдтэй адилхан TCR receptor-ыг экспресс хийдэг. Гол ялгаа нь CD1D молекулаар танигдсан lipid antigen-ыг антиженаар идэвхждгээр онцдог. Тэгээд тэр ч утгаараа одоо non conventional T эсүүдийн нэг томоохон төлөвлөл болдог. NKT эсүүд нь дотроо хоёр янзын хоёр typeтэй гэж хэлж болно. Type 1 NKT болон Type 2 NKT cell гэж. Type 1 NKT cell бол илүү одоо pro-tumor одоо Type 1 NKT эсүүд нь anti-tumor immunity дэмжиж өгдөг. Тэдгээр нь бол хамгийн сайн танигдсан одоо ligand нь бол alpha galactosyl ceramide гэдэг липид байдаг. Маш хүчтэй, маш одоо potent юм антиген байж байгаа. Тэгээд эдгээр нь бол type 1 NKT cell-уудын нэг онцлог нь юу вэ гэхээр invariant. Ихэвчлэн хулганы хувьд бол V alpha 14-өөс J alpha 18 гэсэн одоо сегментийн TCR сегментүүд давмгаалсан TCR receptor-ыг одоо өөрөөр экспресс хийдэг. Тэгээд эдгээр нь бол anti-tumor immunity дэмжиж өгдөг ийм төрлийн эсүүд байж байгаа. In contrast, type 2 NKT эсүүд нь бол үүний хамгийн их судагдсан танигдсан антиген нь бол sulfatide гэдэг. Sulfatide нь бол sulfatide lipid. Sulfatide CD1D молекул дээр одоо present хийгдсэн sulfatide-ууд нь type 2 NKT cell-ыг идэвхжүүлснээр тухайн эсүүд нь бол голцоо suppressive function-тай болж ирдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хоёр эсүүд бол үүргийн хувьд бол хоёр төсөөр ялгаатай эсүүд гэсэн. Тэгээ энэ биологийн ач холбогдол нь юу юм бэ гэвэл type 1 болон type 2 NKT эсүүд өөрсдөө одоо нэг балансаа зохицуулаад тэдгээр нь цаашаа одоо нэг immune regulation илүү pro байх юм уу эсвэл бол одоо suppressive function-тай байх уу гэдгийг тодорхойлж өгдөг ийм үүрэгтэй юм аа. Тийм учраас энэ бол одоо биологийн одоо хувьд чухал ач холбогдолтой байдаг. Харин эзэмших юм.
ийм байгаа шүү За. дээ. Шилжсэн биш үү? За асуулт биш байсан. Хэрвээ ямар нэг асуулт байвал дундаас нь асуугаад явж иж бас болно гэдэг хэлээ. Тэгээд за NKT-сүүдийн саяын бидний тодорхойлсон type 1, type 2 NKT-сүүдийн ligand болох alpha gal ser sulfatide нь бол өөрсдөө одоо ийм бүтцийн хувьд аваад үзэх юм бол sugar headтэй тэгээд тэрнийхээ доор ceramide гэдэг нь бол хоёр үндсэн chain-ээс тогтдог. Одоо нэгдүгээрт нь бол acyl chain тавхны харж байгаа дээр байж байгаа. Тэгээд доотлих нь бол the phytosphingosine and the chain. The phytosphingosine chain нь бол alpha gal ser-ийн хувьд бол the phytosphingosine байдаг. Харин sulfatide-ийн хувьд бол sphingosine chain байж өгдөг. Тэгээд тэгэхээр өөрөөр хэлбэл ийм хоёр chainтэй sugar headтэй ийм одоо lipid байдаг байна. Тэгэхээр alpha gal ser-ийн хувьд бол the sugar head ceramide бүлэг нь alpha linkage-ээр холбогддог. Харин sulfatide-ийн хувьд бол the sugar head ceramide нь beta linkage-ээр холбогддогоор ялгаатай байгаа юм. Энэ молекулын бүтц нь ягаад бидэнд ач холбогдолтой юм бэ гэвэл энэ lipid present хийж байгаа CD1-ийн молекул нь өөрөө A prime and F prime гэсэн хоёр ийм groupтэй хувилттай байдаг. Энэ хувилт нь энэ липидийн acyl chains бол sphingosine chain нь хоёулаа өөрсдөө ингэж сууж өгөөд тэгээд адилхан тэр одоо нэг sugar head нь гарч ирснээрээ одоо энэ sugar head нь TCR receptor-тэйгээ одоо холбоо үүсгэж тухайн хэсгийн активацийг одоо цааш нь дамжуулдаг. Тэгэхээр энэ бүтцээс нь хараад үзэх юм бол тухайн липидийн одоо sugar одоо молекул нь маш их бүтцийн хувьд бол чухал үүрэгтэй юм гэдг нь харагдаж байгаа. Мөн түнчлэн энэ ceramide group-ийн хоёр chain нь тухайн chain дээр агуулгадж байгаа double bond-ийн хэмжээ өшөө тухайн chain дээр агуулгадж байгаа carbon молекулын хэмжээ өөрөөр хэлбэл тухайн chain-ийнх нь урт богиноос нь богино тухайн T-cell-ийн идэвхийг activation-ыг нь бас одоо TH1 байх уу TH2 байх уу гэдгийг нь одоо тодорхойлж өгдгөөрөө онцлогтой байгаа юм. Үүний нэг жишээ бол type 1 NKT cell-ийн хувьд одоо бидний хэлсэн alpha galactose ceramide буюу энэ өөрөөр хэлбэл acyl chain 26 карбоны урттай. Тэгээд энэ дээр 0 буюу double bond байхгүй. Тийм учраас энийг тодорхойлохдоо alpha gal ser бол C26 0 гэж одоо nomenclature тэмдэглэгийг хийдэг. Тэгэхэд түүнтэй адилхан type 1 NKT cell-ийг идэвхжүүлдэг C22 өөрөөр хэлбэл энэ дээр acyl chain нь 20 карбон одоо молекулын урттай. Тэгээд энэ чинь хоёр double bondтой байхад тухайн адилхан NKT тухайн липидид одоо response хийхдээ илүүтэй TH2 type response-ыг үзүүлж яадаг. Гэтэл alpha gal ser одоо липидийн response нь болохоор илүүтэй TH1 response тал руугаа байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн липидийн молекул дээр агуулгадж байгаа одоо acyl chain, sphingosine chain тэнд байж байгаа carbon болон double bond-ийн одоо хоо хэмжээ одоо тухайн хэсгийн response-д шууд нөлөөлж идэг гэдг нь харагдаж байгаа. Тэгвэл бидний хувьд одоо судалгаанд тавьсан одоо зорилго нь юу вэ гэхээр type 1 NKT cell дээр alpha gal ser болон түүний аналогууд ийм нөлөөтэй байдаг юм болов sulfatide-ийн аналогууд ямар одоо нөлөөтэйгээр type 1 NKT cell болон бусад хэсгүүдэд нөлөөлж идэх юм бэ гэдгийг судлахын тулд бид гурван үндсэн зорилго тавьсан. Нэгдүгээр sulfatide-ийн аналогуудыг хийгээд synthesize хийгээд тэдгээрийг
одоо NKT hybridoma эсвэл ашиглаад одоо specificity болон бусад одоо шин чанаруудыг тодорхойлж үзэх. Хоёрдугаарт тухайн сулфатид аналог нь tumor immunity яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг судалж үзэх. Гуравдугаарт нь бол хэрвээ tumor immunity нөлөөлж байгаа бол тухайн нөлөөллийнх нь илүү механизм талбай судалж үзэх гэсэн ийм гурван үндсэн зорилго тавиад одоо судалгаагаа хэлсэн байна. За бидний судалгаанд хэрэгэлсэн одоо липид бидний синтезайз хийсэн липидүүдийн харагдаж байна. Нийтдээ 6 төрлийн липидийг бид авч үзсэн. Одоо classical sulfatide буюу C24 гэж байгаа. Энэ бол бидний түрүү харсан одоо sugar нь бол sulfide groupтэй. Тэгээд beta linkage ceramide-тайгаа холбогдоод ceramide-ийнх нь acyl chain нь 24 карбон молекултай. Тэгээд энэ чинь нэг double bondтай. 15-16 дээр 15-16 дахь карбон дээр нэг double bondтай байдгаараа онцлог. За тэгвэл бидний хийсэн аналогууд нь synthesize хийсэн аналогууд нь бол хоёр үндсэн бүтцээр нь бид нэр гаргах гэж үзсэн. Нэгдүгürt нь бол sphingosine chain-ийг нэгдүгürt sphingosine chain болгох, нөгөө талд нь бол phytosphingosine chain хийх. Та бүхэн түрүү харсан alpha galactose ceramide бол sphingosine phytosphingosine based байдаг. Тэгэхээр тэрийг нь mimic хийхин тулд phytosphingosine-тай. Эсвэл бол sphingosine based. Тэгээд acyl chain дээр нь болох дээр бид нэг бол 0 1 2 гэсэн double bond-уудыг бид хийж өгсөн. Тэгэхээр ингээд criss cross-оор аваад үзэх юм бол нийтдээ 6 төрлийн липидийг бид скрин хийхдээ зориулж ашигласан гэсэн. За тэгээд липидийн одоо активацийг скрин хийж үзэхийнхаа тулд бид түрүүн хэлсэн hybridoma асуудыг ашигласан. Энэ hybridoma нь бол юу гэхээр thymoma асууж байгаа. Тэгээд энэ thymoma нь болохоор тухайн сонирхсан T-cell receptor-ыг одоо stably transfect хийгээд тэгээд тэрийг immortalize хийсэн ийм эсүүд гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ тухайн cell line hybridoma эсүүд бол зөвхөн нэг төрлийн TCR receptor одоо express хийж байгаа. Тэгэхээр тэр TCR нь идэвхжих юм бол активац болох юм бол IL-2 cytokine ялгаруулдаг. Ийм онцлогтой тийм модель байгаа юм. Тэгэхээр бид яаж байгаа вэ гэхээр CD1D monomer-ыг аваад одоо молекулаар нь тэгээд CD1D monomer дээр өөрсдийнхөө саяхан хэлсэн нөгөө липидүүдийг сулфатид аналогуудыг load хийгээд тэгээд тэр load хийсэн одоо CD1D monomer дээрээс нь өөрсдийнхөө сонирхож байгаа энэ hybridoma-г нэмээд өгч байна. Тэгэхээр энд гарч ирсэн активацаас нь ялгарч байгаа IL-2-гийн бид хэмжснээрээ тухайн липидэд респонд хийж гин үгүй юу гэдгийг тодорхойлж үзэж байгаа. Ингээд үзэхэд бидний саяхан хэлсэн sphingosine base-ийн 3, phytosphingosine 3 нийтдээ 6 төрлийн липидийг type 2 NKT hybridoma XV19 гэдэг эсдэр одоо холиод үзэхэд бидэнд яг biological activation-ийн bell shape-тэй biological activation байж байгаа нь тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл энэ юу гэж байна гэвэл бидний synthesize хийсэн липид сулфатидын аналогууд type 2 NKT-г бол идэвхжиж байна гэдэг нь харагдаж байгаа. Тэгээд энэ нь өөрөө dose dependent manner-аар the bell shape the curve үүсгэж байж байгаа нь одоо тодорхойлогдож байгаа. За тэгвэл үүнийхээ дараа энэ хэрвээ активац нь үнэхээр specific бол бид түрүү хэлсэн энэ CD1D молекул дээр бид нэр 20H2 гэдэг энэ anti-CD1D антибоди нэмээд өгч байгаа. Тэгээд тэгэхээр хэрвээ энэ бидний саяхан харсан активац үнэхээр энэ CD1D dependent юм бол энэ саяхан активац өөрөө байхгүй болох ёстой. Тэгээд үнэхээр энэ type 2 NKT-стэй with and without 20H2 өөрөөр хэлбэл blocking antibody-тай болон антибодигүйгээр үзэхэд зөвхөн control
өөрөөр хэлбэл блок болоогүй CD1-ийн type 2 NKT хибридомог идэвхжүүлж байгаа. 20H2 нэмэхэд тэр активац бах болж байгаа нь харагдаж байгаа. Дараагийн асуулт нь болохоор за энэ type 2 NKT cell-ыг ингэж активац болдох юм байж. Тэгвэл type 1 NKT cell дээр хэр зэрэг активац болдгийг энэ дээр cross reaction гарч ийн үгүй гэдгийг үзэхийн тулд type 1 NKT cell нь бол DN32 гэдэг хибридомо байгаа юм. Энэ хибридомотой бид хадаад үзэхэд зөвхөн alpha gal seared type 1 NKT cell активац өгнө. Бусад бидний сонирхож байгаа аналогууд дээр phytosphingosine-ийг тооцвол активац гараагүй. Эндээс бид юу гэж дүгнсэн бэ гэвэл C21 and C24. Энэ C21 бол sulfatide тийм ээ. C24 бол sphingosine chainтэй 2 double bondтай sulfatide гэж хэлж болохоор. Энэ аналог бол specifically type 2 NKT cell-ыг активац хийж байгаа. Гэхдээ type 1 NKT-тэй cross reactivity байхгүй. Харин phytosphingosine бол аль type 1 болон type 2 NKT cell-уудыг активац хийж байна. Type 1 NKT cell дээр weak stimulants байна гэдг нь эндээс харагдаж байгаа. Харин C24 бол аль талд нь активац өгөөгүй. Ингээд эндээс үндэслээд бид цаашдаа C24 1 болон C24 2 гэсэн энэ липидүүдийг цааш сонгож аваад судалгаанд хэрэглэсэн. Again C24 1 бол classical sulfatide. Тэгээд C24 2 бол type 2 NKT cell дээр high activaц өгөөд type 1 NKT cell дээр no activation гэдэг өөрөөр хэлбэл specific байж байгаа учраас бид сонгож авсан байна. За ингээд тэгэхээр бид энэ screen-ээс C24 2 бол бидний одоо цаашаагаа харах кандидат болох нь тодорхойлогдож байгаа. Тэгэхээр дараа нь C24 2 өөрөө одоо олон юун дээр different concentration-аар бид нэр type 1 NKT cell-тай бас хөдөөд үзсэн. Тэгээд тэгэхэд at least одоо юун дээр 3 different одоо 3 log the different the concentration дээр аль алин дээр нь DN32-тэй бол type 1 NKT cell-тэй бол cross reactivity байхгүй энэ дээр харагдаж байна. Харин type 1 NKT type 2 NKT cell XV19 дээр бол бидний одоо as expected энэ бол нөгөө түрүүн харуулсантай адилхан bell shaped curve нь харагдаж байгаа. За үүнийхээ дараа бид нар дахиад ер нь өөр бусад төрлийн type 1 NKT cell одоо хибридомодуудтай хэр зэрэг cross reactivity байна вэ гэдгийг дахиад C24 C22-тэй харж үзсэн. Ингээд тэгэхэд control-тай харьцуулах юм бол C24 2 бол type 1 NKT cell хибридомотой cross reactivity байхгүй байна гэдэг нь харагдаж байгаа. За ингээд нэгдүгээр the first summary нэгдүгээр одоо зорилгынхаа одоо дүгнэлтэнд бид нэр phytosphingosine base бол зөвхөн type 2 NKT XV19 cell-аас гадна type 1 NKT cell-ыг одоо weak stimulates өгч байна. Хоёрдугаар C24 1 болон C24 2 аналогууд зөвхөн type 2 NKT cell-ыг specifically stimulate болдог. Тэгээд энэ CD1D monomer дээр present хийхэд type 1 NKT cell-тай cross reactivity байхгүй байна гэдгийг бид харууллаа. За хоёрдугаарт нь тэгвэл энэ C24 2 гэдэг липид чинь хавдрын нөлөөнд хавдарт ямар нөлөөтэй юм бэ? Эдгийг ингэж судлахын тулд бид нар lung metastasis model ашигласан. Lung metastasis энэ бол IV metastasis гэж хэлж болно. Яг одоо нөгөө biological metastasis биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнийг бид хийхин тулд яасан бэ гэхээр CT26 гэдэг the colon carcinoma гэж байгаа. Энэ эсүүдийг very aggressive са. Энэ эсүүдийг бид нар wild type хулган дээр tail vein-ээр нь
CD26 гэдэг энэ хамтран эсүүдийг тариад өгч байгаа. Тэгэхээр яг уу гэхээр Telegram-аар орсон эсүүд хамтран эсүүд ланганд очиод уушгинд очиод trap болоод тэгээд уушгиндаа одоо бид metastasis үүсгэж байна гэж одоо хэлж байгаа. Тэгээд уушгинд үүссэн хамтран эсийн нодуудыг тоолоод энд хамтран ургалт нь ямар байна гэдгийг бид тодорхойлж үзэж байгаа. Тэгээд энэ хамтран эсүүдийг тарьсныхаа дараа яг түүнтэйгээ одоо simultaneously at the same day day 0 гэсэн үг. Бид нэг удаагийн only single dose lipidийг бас IP тарьж өгч байгаа. Тэгэхэд энд та нэг control vehicle харагдчихээн. Энд бол alpha galsir. Өөрөөр the commercial name нь бол Kern 7000 гэж хэлдэг. Энэ alpha galsir бол одоо маш potent гэх юм энэ дээр илт харагдаж байгаа ба. Энэ бол ерөөсөө дөнгөж 500 наномол хэмжээтэй alpha galsir тарихад бүх лангнууд бол бүрэн цэвэр одоо бүрэн одоо байхгүй болдог. Гэтэл C24-1 бол ямар ч нөлөөгүй. C21-тай харьцуулахад C24-2 has a statistically significant the reduction in the lung nodules. За энэ чинээс харагдаж байгаа. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр C24-2 бол одоо it promotes anti-tumor immunity гэдэг нь харагдаж байгаа. За тэгвэл энэ anti-tumor immunity яаж яваад байгаа юм бэ гэдгийг бид цаашаа судлахын тулд одоо бусад молекулуудын механизмыг нь судлахыг зорьсон. Ингэхийн тулд яасан гэхээр wild type болон CD1D knockout mice. CD1D knockout mice нь яаж байгаа гэхээр тухайн хулган дээр CD1D молекул нь APC antigen presenting cell-ууд дээр одоо knockout болчихлоор times дээр аль type 1 ч тэр type 2 ч тэр NKT эсүүд ерөөсөө хөгж develop болдог. Өөрөөр хэлбэл энэ CD1D knockout хулганууд дээр type 1, 2 NKT cells are absent гэсэн үг. Тэгэхээр wild type болон CD1D knockout энэ хулгануудын одоо spleen-ийг нь аваад тухайн spleen дээр нь бид the lipid pulse хийж байгаа. Тэгээд pulse хийсэн одоо spleen lipid pulse хийсэн splenocyte-үүдийг нь тэнд байж байгаа supernatant одоо culture medium-д нь бид нар cytokine-ийг одоо хэмжиж үзсэн. Дээрээс нь бид нар энэ бол systemic response тийм ээ. Дээрээс нь бидний саяхан observe хийсэн lung metastasis reduction болж байгаа нь бол өөрөө target organ нь lung. Тэгэхээр lung-д байж байгаа mononuclear эсүүдийг ялгаж аваад тухайн ялгаж авсан эсүүд нь wild type одоо би bone marrow derived dendritic cell-уудтай холиод өгч байгаа. Ягаад wild type bone marrow dendritic cell-ууд вэ гэх юм бол энэ дээр нөгөө antigen presentation нь бол заавалчгүй CD1D молекул байж ах ёстой учраас энд BMDC-ийн wild type-аас харин дээрээс нь mix хийж байгаа lung mononuclear cell-ууд нь бол энэ улаанаар тэмдэглэгдсэн бол одоо нөгөө C24-2-д гарч байгаа. Тэгээд энэ open circle-ууд бол CD1D knockout mice-наас гарч байгаа. Эндээс харах юм бол CD1D knockout mice бол ерөөсөө respond хийхгүй гэж байгаа. Яг л тэнцээд NKT cell-ууд байхгүй учраас. Suggesting бидний харж байгаа response бол NKT dependent юм байна. NKT specific юм байна. Тэгээд түн дотор wild type болгоны хувьд аваад үзэх юм бол C24-2 C24-1-аас хамаагүй их response-той байж байгаа нь харагдаж байгаа. Дараа нь бид нар яг одоо naive wild type одоо хулганыг дахиад IP-гээр липидүүдэд тавьж өгөөд липид одоо аналогуудаа C24-1 and C24-2 тэгээд юунд плазмад нь бид нар дахиад extended одоо cytokine profile-ыг нь тодорхойлж үзсэн. Тэгээд cytokine-уудыг нь тодорхойлж үзээд одоо энд бол
юу гэж байгаа the PCA analysis хийхэд энэ дээр харагдаж байгаа юм юу гэвэл энэ одоо хөх хөнгөн C24 бол илүүтэй vehicle-тай ойролцоо response-тай. Харин C24 одоо энэ улаан дунд the circle илүүтэй alpha gal сиртэй ногоон хөнгөн circle-уудтай ойролцоо байж байна гэдэг нь харагдаж байгаа. Ойролцоо биш юм гэхэд ямар ч байсан C24-аас бол distinctly different гэдэг нь энэ component the PCA analysis харагдаж байгаа. Мөн түнчлэн бид нэр TH1-2 response-ыг үзэхийн тулд interferon gamma IL4 болон interferon gamma IL13 ratio-гийн тодорхойлж үзэхэд энэ ratio CD142 хамаагүй CD141-тай харьцуулахад хамаагүй их байна гэдэг нь одоо харагдаж байгаа юм. Тэгээд хэрвээ тийм байж байгаа бол энд илүүтэй одоо TH1 response давмгайлж байгаа юм бол бидний түрүүн харсан anti-tumor effect тэр нь өөрөө interferon gamma dependency-ийг харж үзэхийн тулд бид нэр interferon gamma knockout mice аваад тэгээд өмнөх туршилтаа дахиад хийсэн. Ингээд тэгэхэд wild type булгантай харьцуулахад нөгөө CD142 одоо липидийн the protective effect нь interferon gamma knockout булганууд дээр байхгүй болсон. Ингээд энэчнээс бид дүгнж хэлэх юм бол хоёрдугаар summary-д бид юу гэж хэлж болох вэ гэхээр C24-2 бол C24-1-тай харьцуулах юм бол илүү the high level of the cytokine-ыг produce хийдэг. Тэгээд дээрэс нь энэ response нь бол илүү TH1 skewed response байна. Яг гэвэл interferon gamma alpha interferon gamma IL4 бол interferon gamma IL13 response нь илүүтэй TH1 type руугаа хэлбийсэн байж байна. Тэгээд TH2 одоо induced anti-tumor immunity interferon gamma dependent manner anti-tumor immunity одоо promote хийж байна гэдгийг харуулж байгаа. За тийм бол бид нар цаашаа дахиад окей энэ anti-tumor response чинь өөрөө цаашаа ямар эффекттэй байгаа юм бэ гэдгийг нь дахиад наривчилж судлахын тулд дахиад бид нар наив булганыг липидүүдээр IP treat хийгээд тэгээд одоо different time point-ууд дээр spleen-сэтүүдийг ялгаж аваад тэгээд immune profiling хийж үзсэн одоо major immune эсүүд дээр тэгээд тэр дундаа бидний сонирхсан юм бол myeloid эсүүд тэгээд more specifically antigen presenting cell-уудыг бид нар focus хийж авч үзсэн. Ингээд үзэхэд interestingly the CDC одоо өөрөөр хэлбэл conventional dendritic cell-ууд нь C24-2 and одоо улаан C24-2 the treated mice дээр C24-1 одоо conventional sulfatide-тай харьцуулах юм бол significantly higher response гарч ирсэн. Тэгээд одоо the classical dendritic cell гэж хэлж бас CDC бол дотроо хоёр subsetтэй байж байгаа. Тэр CDC1 and CDC2 гэдэг хоёр subsetтэй тийм ээ. Тэгээд CDC одоо dendritic cell-ийн subset-үүдийг аваад үзсэн. Бид нар CDC1 бол ихэнхдээ одоо C24-2 response илүү prevalence нь хамаагүй их өссөн байсан. Тэгээд эсүүдийн одоо costimulatory molecule like CD20, CD80 and CD86 бол ихсэн байгаа нь харагдсан. Тэгээд бид буцаад in vitro system руу орж байгаа. За тэгвэл бид нарт энд ингээд нөгөө C24 энэ липидийг бид нар хулганд тарихад anti-tumor effect ингэж үзүүлж байгаа юм бол in vitro илүү closed environment одоо модель дээр бид нар түрүүн бол CD1-ийн молекулыг одоо плейтэн дээр тавиад липид лод хийжсэн бол одоо бид нар bone marrow derived
dendritic cell-уудыг BMDC-г плейтэн дээр суулгаад тэгээд дээрэс нь нөгөө липид сулфатид аналогоо дээрэс нь хийж өгөөд тэгээд өөрсдийнхөө сонирхсон нөгөө хибридомогоо нэмж өгч байгаа. Тэгэхээр яаж байгаа вэ гэвэл бидний презентацийн бол өмнөхдөр бол зөвхөн молекул дээр нь бидний одоо limited одоо loading байсан бол одоо энд бол илүүтэй cell based. Тэр cell based гэж байгаа нь яаж байгаа вэ гэвэл нөгөө antigen processing machinery өөрөө тэнцээ байж байгаа тэр processing нь юу болох нь вэ гэдгийг бид олж судлах гэсэн санаа юм байна. Тэгээд үзэхэд бид нар санаж байгаа энэ DN32 бол type 1 NKT cell. Өөрөөр хэлбэл conventionally type 1 DN32 бол энэ sulfatide аналогуудтай cross react хийдэг. Бид түрүүн нөгөө CD1-ийн молекул дээр харуулсан. Гэтэл BMDC dendritic cell based assay-гээр үзэхэд C24-2 бол хамаагүй өндөр response гаргаж байгаа. Энд ингээд нэг логоор access-ыг нь break хийсэн байж байгаа 5500. Тэгээд тэгэхэд энэ бол баг alpha gal search-тэй адил дайны response үзүүлж байгаа. Тэгээд энэ response нь өөрөө 20H2 dependent. Өөрөөр хэлбэл энэ cell based assay дээр гарч байгаа response бол again it is CD1D dependent юм байна гэдгийг харагдаж байгаа. Тэгвэл in contrast дахиад бид нар адилхан системээр antigen presenting cell BMDC-гээ тавиад дээрэс нь липидтэй шидэж өгөөд тэгээд тэр эсвэл BMDC-нүүд нь липидтэй present хийгээд тэр present хийж байгаа responder нь болохоор одоо энэ тохиолдолд XV19. Өөрөөр хэлбэл originally XV19 type 2 NKT cell hybridomas were responsive. Гэтэл BMDC ороход not the CD1D monomer but the BMDC cell-based assay хийхэд нөгөө C24-2, C24-1 of the lipids ability to activate XV19 is abolished. Өөрөөр хэлбэл байхгүй болсон. Дахиад бид ингээд нэг активац хийж чадахгүй болчих. Тэгээд тэгэхээр энд бид нэр за 9 удаад гэхэлэр зөвхөн нөгөө нэг CD1D molecule биш өөрөөр хэлбэл processing machinery гараад ирэхлээр тэнд нэг юм болгоод энэ манай липидийг активацийг шатдыг байхгүй болоод байна гэдэг. Тэгэхээр бидний одоо literature хийж яхад гаргаж тавьсан нэг одоо судалгааны ажил юу гэсэн бэ гэхээр the ceramide the ceramide group одоо нэг phosphate group авахын тулд одоо sulfotransferase-үүдээр sulfite group авдаг. Яг түүнтэй адилханаар in the presence of sapazine B энэ бол нөгөө transport supporting protein гэж байгаа. Одоо нөгөө chaperone molecule. In the presence of sapazine B дээр aryl sulfatase гэдэг энзимийн тусламжтайгаар энэ энзим нь нөгөө sulfatide-ийн sulfate group-ийг нь chop хийгээд тэгээд тэр sulfate group-ийг нь chop хийчих юм бол тэр нь ерөөсөө galactosyl ceramide болгоч. Өөрөөр хэлбэл тэр galactosyl ceramide нь нэг өсөндөө sulfatide нь aryl sulfatase A нөлөөсний үндсэн тэрээс beta galactosyl ceramide болчихно гэсэн. Өөрөөр хэлбэл та энд одоо бүтцийг нь хаваад үзэх юм бол бидний түрүүн ярьжсэн sulfatide энд байж одоо classical sulfatide C24-1 энд aryl sulfatase enzyme энэ sulfate group-ийг нь аваа хийчих юм бол өөрөөр хэлбэл энэ доор байж байгаа sulfate group-гүй байж байгаа одоо молекул нь ерөөсөө beta linkage-тэй galactosyl ceramide болчих. Өөрөөр хэлбэл beta galactosyl ceramide. Тэгэх юм бол хэрвээ тийм байдгийн бол бид нар хэрвээ бидний hypothesis үнэн бол бид нэмэлтээр хоёр төрлийн дахиж одоо sulfatide аналог дахиж хийгээд тэр нь юу гэсэн бэ гэхээр beta galactosyl the ceramide C24-1 and
beta-galactoserum C24-2. Өөрөөр хэлбэл энэ хоёр нь бол corresponding гэхдээ энэ одоо corresponding sulfatide just тэр нөгөө нэг sulfide group-ийг нь байхгүй болгоод ийм хоёр төрлийн нэмэлт одоо lipid synthesizes. За тэгвэл бид нар igen тэр шинээр synthesize хийсэн beta-galactoserum C24 1 and 2 open circle-уудыг одоо хараад яваа. Эхнийх дээр нь бол бид нар нөгөө анх хийсэн experiment CD1-ийн molecule дээр одоо энэ lipid-үүдийг load хийж. Тэгэхэд өмнө харж ирсэн experiment. Өмнө нь бол бид нар C24 1 and C24 2 sulfide аналогуудыг хийж үзсэн. Өөрөөр хэлбэл одоо нөгөө the field the symbol. Тэгэхэд энэ нь бол XV19 буюу type 2 NKT cell дээр response хийн. Харин энэ битүү circle-ууд бол DM32 дээр no response. Энэ CD1-ийн monomer дээр. Гэтэл одоо бид нар sulfate group-ийг байх болгочлоо. Sulfate group чинь бидний нөгөө нэг sugar head дээр байж байгаа sulfate group. Тэр sulfate group-ийг байхгүй болгоод beta-galactose C24 1 and beta-galactose C24 2 болгоход эдгээрүүд нь эдгээр чинь нөгөө 24 carbon molecule-тай the corresponding double bond-уудтай яг л адилхан байж байгаа юм. Гэтэл энэ type 2 NKT cell дээр they lost the ability to activate those hybridoma. Энэ hybridoma-га активац болгох. Харин in contrast type 1 NKT cell дээр яаж байгаа гэхээр энэ open circle нөгөө beta-galactose чинь CD1-ийн monomer дээр DM32 type 1 NKT cell-уудыг активац хийгээд байсан. Тэгэхээр бидний хэлсэн энэ нөгөө sugar molecule дээр sugar head дээр байж байгаа sulfate бол энэ DM32-гийн TCR receptor-тай одоо engage болоод энд активац болж байна гэдэг харагдаж байна. За тэгвэл одоо нөгөө түрүүчийн хэлсэн одоо BMDC-тэй antigen presenting cell-тэй өөрөөр хэлбэл cell based assay cell based presentation болоход ямар болж байгаа нэ гэтэл аль одоо хувилбарууд нь cell based дээр XV19 буюу type 2 NKT cell дээр ямар ч response байхгүй болчихсон. Харин more importantly C24-2 өөрөөр хэлбэл field одоо энэ юу улаан одоо өөрөөр хэлбэл битүү улаан энэ нь CD1-ийн monomer дээр cell free assay хийхэд DM32-ийг активац хийхгүй байсан нь cell based antigen presenting cell энийг process хийгээд DM32-ийг активац хийж байна. Тэгэхээр энэ ийм байж байгаа юм бол энэ бидний одоо дэвшүүлж байгаа hypothesis үнэн юм бол сая бид ингээд beta-galactose бол өөрөө активац хийж чаддаг юм байна гэдгийг харуулж. Хэрвээ саяын үнэн юм бол бид нэр хаагаад if we одоо нөгөө block the processing энэ processing бол using одоо нөгөө buffalamycin гэдэг энэ бол inhibitor lysosome acidification-ыг inhibit болдог ийм одоо inhibitor гэж. Энэ бол одоо processing нь antigen processing нь бид нар block хийвэл яг уу. Өшөө дараагийнх нь aryl sulfatase-ийг sodium sulfide-аар block хийвэл бид нэр саяын одоо нэг активац хэр зэрэг өөрчлөгдөх вэ гэдгийг харж байгаа. Өөрөөр хэлбэл нэг BMDC-тэйгээр липидүүдэд холилоо in the presence of those inhibitors. Өөрөөр хэлбэл энэ ийм sodium sulfide юм уу эсвэл buffalamycin A1 гэсэн энэ inhibitorуудтай холилоо тэгээд активац хийх. I'm gonna work on HR files of this branch. Right now, I'm working on SCC HR files. Next month, it's going to be this branch. So I might ask your recent resume and microphone resume CV. Thank you. Тэгээд үзэхэд бид нар яасан бэ гэхээр за одоо энд харагдаж байгаагаар эхнийхтэр бол sodium sulfide, хоёрдугаар графтаар buffalamycin харагдаж байна. Одоо бидний харьцуулж үзэх юм нь юу вэ гэхээр бид нар beta-galactose C24-2 өөрөөр хэлбэл энэ open circle нь
Энэ open circle-ыг бид нэр энэ юутай харьцуулж үзэж байгаа. Field circle C24-2-тай. Buffalamycin байхад in the presence энэ активац байх болчихж байгаа. Дээрэс нь sodium sulfite дээр энэ мөн адилхан активац нь одоо significantly reduced. Тэгээд эндээс үндэслээд бид хэрвээ саяын зүйлсүүд нэг юм болвол бид нар юу харсан бэ гэхээр за beta-calcium-ыг зүгээр шууд өөрөө энэ нэг wild type болгон руу хийж өгнө. Өөрөөр түрүүн бид нар харсан C24-1 бол өөрөө одоо нөлөө байдаггүй. Харин C24-1-ийн sulfate-гүй аналог болох beta-calcium C24-1 significantly reduces in нэг lung nodule. Мөн түнчлэн C24-2 дээр beta-calcium C24-2 бас одоо lung nodule-ыг significantly reduced. Тэгвэл энэ бүх респонсууд чинь бидний хилээд байгаа type 1 NKT cell-тэй хамааралтай юм гэж байгаа бол бид нэр түрүүн хэлсэн нөгөө TCR-ийн J-alpha 18 хэсэг нь knockout болж байгаа. Энэ J-alpha 18 knockout хулгунууд бол type 1 NKT cell байдаггүй тийм хулгунууд байж байгаа. Тэгээд энэ J-alpha 18 knockout хулган дээр бид нэр саяхан экспериментыг хийгээд үзэхэд энэ нөгөө зөвхөн C24-1 төдийгүй alpha gal-serine хүртэл одоо нөгөө protective effect нь одоо байхгүй болцсон байж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо beta-gal-serine нөлөөтэй anti-tumor effect нь type 1 NKT cell dependent юм байна гэдгийг харуулж байгаа юм. За тэгээд эндээс дүгнэлт хэлэх юм бол бидний 3 дахь дүгнэлт бол C24-2 sulfatide analog нь classical dendritic cell тэр тусмаа CDC1 эсүүдийг идэвхжүүлж тэгээд тэн дээр тухайн эсүүдийн co-stimulatory молекулуудыг нь бол их болгох юм байна. Дээрээс нь C24-1 болон C24-2 sulfatide аналогууд нь lysosome process болоод aryl sulfatase A1 гэдэг энзимийн тусламжтайгаар bone marrow dendritic cell-ууд дээр present болж NKT type 1 эсүүдийг идэвхжүүлдэг юм байна. Тэгээд энэ C24-2 одоо sulfatide аналогийн идэвхжүүлж байгаа anti-tumor immunity type 1 NKT cell dependent байдаг юм байна гэдгийг одоо харуулсан хэрэг. Ингээд эндээс үзэх юм бол бидний энэ C24-2 sulfatide аналог нь одоо бидний анх бодчихсноос энэ бол одоо surprise байсан unexpectedly antigen presenting cell-ууд дээр process болоод тэгээд ингэж process болсноор анхандаа type 2 NKT cell-ыг stimulate хийдэг ligand байсан нь эсвэргээр type 1 NKT cell-ыг активац хийдэг ligand болоод тэгээд энэнийхээ үндсэн дээрээс anti-tumor immunity-г өдөөж гинэ гэсэн одоо нэг ийм шинэ pathway-ыг одоо бид дэвшүүлсэн хэрэг байна. За ингээд энэ ажлыг хийсэн одоо манай lab tumor immunology team би түрүүн бацраах дурдсан одоо манайх бол энэ нөгөө J. Berzofsky гэдэг vaccine branch хамаардаг. Тэгээд энэ ажлыг одоо голж хийсэн манай very talented postdoc Kumiko and Kevin and so the collaborator дээр зайлшгүй хэлэх ёстой group бол University of Connecticut team Amy Howell гэдэг энд бол эднийх бол нөгөө гол chemistry одоо нөгөө lipid synthesis бол тэнд хийгдчихсэн. Бид бол тэр synthesis-үүдээ аваад synthesis хийсэн lipid-үүдээ аваад biological effect-үүдийг нь судалсан байна. За тэгээд та бүхэн анхаарал тавьсан баярлалаа. Асуулт тавьвал цөмөр ярилцаа. Баярлалаа. За баярлалаа Пүүжээ.
За нэлээ манай molecular immunology-ийн судалгаагаа molecular болон эсийн цаашлаад амьтны моделууд дээр нэлээд наривчлж явсан тийм судалгааныхаа ажлыг манай Фүүжи танилцууллаа. Юуны төрөнд энэ уулзалтаа төгсгөлд бидний урилгыг авч оролцож маш сонирхолтой яриа өрнүүлсэн Прүвдорч доктортой маш их баярлалаа. Тэгээд судалгааных нь ажил болон цааш тэр нь ажил хөдөлмөрт нь маш их амжилт хүсье.